цэцгийн үйлдэл толгой. За. За өчигдөр үнцэн хуулийн за зөрчсөн гэдэг За улсын хурлын гишүүнч бай, гишүүн биш бай. Үнцэн хуулийн эцсийн шийдвэр дээр бол энэ зөв байна, буруу байна гэж дүгнэх боломж байхгүй. 1992 оны 1 сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутанд Монголын ард түмний хүсэл илэрхийлэл болж, хүсэл зориг болж үнцэн хууль батлагдаад 33 жил болж байгаа. Үнцэн хуулийн одоо тайлбарыг эзлээ өгдөг сорын ганц газар бол үнцэн хуулийн цэц. Тэр үнцэн хуулийн цэц бол одоо дүгнэлтэндээ бол маш тодорхой олон хуудас тайлбаруудыг гаргаж байна лээ. Үнцэн хууль судлал, үнцэн хуулийн эрх зүй гэдэг бие даасан судалгаан байдаг. Тэр утгаараа бас одоо Монголын шилдэг эрдэмтдээс бүрдсэн цэцгийн гаргаж байгаа шийдвэр бол би одоо хүлээн зөвшөөрж гэнэ гэж болохгүй, хүндэтгэн дааж байна л гэж ойлгож болно. Яг тэр үнцэн хуулиа тайлбарлаж байгаа цэцгийн шийдвэрийг бид ямар нэгэн байдлаар зөв буруу гэд үзэх юм бол энэ бол зах самбраагүй хэрүүл рүү орно. Улсын одоо нэгдвэл байдал тэр үнцэн хуулийн засаглалч тэр парламентын дархлаач тэр олон талаас энэ бол төвхтэй. Зөвхөн хүмүүсийн ихэнх нь хардж байгаагаар бол одоо Монгол Улсын ерөнхийлөгч команд өгж өгч гэдэг юм уу, улс төрийн нэг талд үйлчлж гэнэ гэдэг одоо энэ янз бүрийн одоо хардталтууд байгаа. Тэрнийг үгүйсэж болохгүй. Яг л бид чөлөөт нийгэм хүмүүс ямар ч тохиолдолд үзэл бодлоо чөлөөт илэрхийлэх, эвэлдэн нэгдэх хардах хэрэгтэй. За тэглээгээд Монгол Улсын үндсэн хууль тайлбар өгж байгаа энэ одоо асуудлыг үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт өгж байгаа цэцгийн шийдвэрийг бол бид ямар нэгэн байдлаар одоо авч үзэх асуудал байхгүй. Хүлээн зөвшөөрөх ёстой ийм зүйл байна. Одоо процесс цаашаа яах вэ гэдэг ер нь бол нөгөө засгийн газартай холбоотой, их хурлтай холбоотой энэ асуудлыг ардсан нам одоо шийдвэр гаргах юм одоо улс төрийн цаа ирж байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ дээр танаа бүлгийн өмнөх байр суурь хэвээрээ байгаа юу? Эсвэл одоо яхаар байна? За ардсан намын хувьд бол мэдээж улсын хурлдах бүлгийн шийдвэрээ гаргаад ингээ явсан. Тэр асуудал буюу тэр кейс дуусгар болсон. Одоо дахиад шинэ нөхцөл байдал үүсэж байна. Гэхдээ бид нар нэг зүйлийг бас бодох ёстой. Юу бодох ёстой гэхээр өвлжилтийн нөхцөл байдал хүндхэн байхаар тариаланч тэгэхэд энэ жилийн гангаас болоод маш олон зүйлээ алдсан. Багш нар нь одоо ингээд цалин цавууны асар хүнд асуудалтай, эмчнэр нь ямар асуудалтай байна, ахмад нь ямар асуудалтай байна. Бүүн асуудал тулгамдчихсан байж хахад бид одоо энэ нэг засаг төрийн бодлогыг явуулах асуудал, улсын хурлын төсөв батлах руугаа шуурхайлах асуудал дээр бид онцгой анхаарах хэрэгтэй. Аливаа намын үйл хэрэг хамтын шийдвэр чухал ч гэсэн түүнээс чухал зүйл байдаг. Энэ бол үндэсний язгуур ашиг сонирхол, Монгол улсын эрх ашиг. Одоо бол миний хувьд итгэл үнэмшлийн хувьд бол бид Монгол улсын эрх ашигыг илүү жин дарж харах хэрэгтэй гэж харж байгаа. Ирэм гэж үүдэг. Зориг агсны хэлс үг байдаг шүү дээ, тийм ээ. Нэгдүгээр улсын эрх ашиг. Дараад нь болох юм бол нам тэгээд одоо хүний эрх ашиг байна гэж үзсэн. Тэгээд би бол их хурлын гишүүнийхээ хувьд бол 2024 оны 7 сарын 2-ны өдөр нэг л тангараг өргөсөн. Улсын хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэдийнхээ нийтлэг эрх ашигыг эрхэмлэн дээдлэж Монгол улсын үндсэн хууль төр төсөөг эрхэмлэж, тийм ээ. За тэгээд язгуур ашиг сонирхлын төлөө тууштай зүтгэхээ илэрхийлнэ. Тангарагасаа нэрцүүл хуулийн хариуцлага хүлээнэ гэж авилга хэл ахуулын хэрэгээс ангид байна гэж утсан байна. Тэгэхээр одоо бид яах ёстой вэ гэхээр энэ улсын эрх ашигаа бодох ёстой, хүлээгдэж байгаа шийдвэрүүдийг эрчтэй, хурдтай шуурхай гаргах ёстой. Мөнгө байхгүй байна гэж одоо хотлоо ирж болохгүй. Төсвийг одоо хэмнэх одоо нөгөө үрлэгэн, тийм ээ, хийсвэр төсвүүдийг одоо амьдрал дээр нь буулгаад яг энэ одоо багш эмчнэрийн энэ одоо цалин цавыг нэмэгдүүлэх асуудал дээр бодвол нэгдүгээр байр суурьтай байх ёстой. Зөвхөн ер нь бол энэ бол нэг талаасаа популизм бас биш юм байна. Аливаа улс орны өрсөлдөх чадварын гол илэрхийлэл бол боловсролын салбараар хэмжигдэж идэг. Бид 1000 хууль батлаад 1000 хөрөнгө оруулж ирээд ирээдүйн үр хүүхэд боловсролын тогтолцоонд ач холбогдол өгөхгүй бол улс орны ирээдүйн сүрэл болно. За эмчнэрийн асуудал бас л ялгаа байхгүй. Бид нар жилдээ 3-400 сая долларыг хөлийн чанар руу урсгаж байгаа. Өнөөдөр халдварт бус өвчний 4 төрлийн өвчлөл гэж байгаа. Дээрэс нь одоо энэ утааны асуудлаас үүсээд энэ хор тавдрын эдэр гэдэг маш олон асуудууд бий болцсон шүү дээ. Жилд 4000 хүн шинээр нэмж одоо хор тавдар тусч байна. Тийм биз дээ. Тэр маш олон асуудлууд байхад хийх ажилгүй юм шиг одоо тэгээд одоо санал судлалын төлөө ингээд явцорх нь бол улаарж байгаа асуудал. Одоо энэ дахиад үнэс биш тогтоод учраас сар ингээд үргэлжилсэн процесс үргэлжилнэ гэж Баяратар дарга яриад байна л да. Цэцгийн дүгнэлтийг дахиад чуулганаар оруулж хэлсэн гээд байна л да. Боломжгүй шүү дээ. Яа тэгэхээр Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн одоо их суудлын хурлын эцсийн шийдвэр бол зөвхөн их хурл танилцуулагдсан шүү дээ. Тин чинь ингээд цагаан дээр хараад бичсэн зүйлийг бид нар өөрөөр тайлбарлах боломжгүй шүү дээ. тогтоол дүгнэлт тавиад ялгаа. Тогтоол учраас энийг шийдвэр
Шийдвэр. Одоо хэдүүлээ ярих юм бол тушаа шийдвэр, тогтол янз бүрээр тайлбарлаж болно. Цэцгийн шийдвэр бас шийдвэр байхгүй юу? Чүнгүү болох юм биш үү гэдэг яриа зарим гарч байгаа тийм үү? Их хурлын даргын кейс бол өөр. Яг тэгэхээр тэр бол өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөх хүсэлтэй өссөн. Гэхдээ энэ хоёрын хооронд нэг одоо ялгаатай зүйл байгаа нь төрийн байгуулалтын байнгын орноос орж ирж байгаа нь их хурлын даргаыг өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөхийг дэмжих үү гэдэг санал явж байгаа. Дэмжнэ гэд буюу огцруулах санал өгсөн. 82% саналаар өгсөн тийм үү? Гэтэл өмнөх нөгөө ерөнхий сайдуудыг огцруулсан кейсүүдтэй адилхаж үздэг байгаа шүү дээ. Төрийн байгуулалтын байнгын орны кейсээр одоо шийдвэрээр явсан уу? Явсан. Гэхдээ нэг асуудал байгаа нь урд нь дандаа огцруулах уу гингүүт нь огцруулъя гэж явж байсан байна шүү дээ. Саяны тохиолдол дээр анх 56 гаруйсг зурсан хүмүүс маань өөрсдөө огцруулна гэж гаруйс суулуулчаад өөрсдийнхөө хүсэл зоригийн эсрэг төрийн байгуулалтын байнгын орон дээр огцруулахгүй гэдэг санал өгчөөд дараад нь улс төрийн үр дүн нь огцруулах нөхцөл байдал дээр абсент буюу одоо байхгүй эсвэл бол одоо эсрэг санал тооцогдохоор үр дүн гаргаж байгаа байхгүй юу? Тэр энэ яаж нэг гэхээр нөгөө өөрийн хүсэл зоригийн эсрэг үр дүн үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдэлд хүрчээ. Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол яагаад зөрчсөн, яаж зөрчсөн, ямар процедурыг алдсан, хэн яагаад зөрчсөн гэдэг асуудал дахиад яригдах болно. Энэ бол зөвхөн өнөөдрийн хэн нэгэн хүний тухай асуудал биш. Цаашдаа бол үндсэн хуулийн Монгол төрийн одоо энэ үндсэн хуулийг манах энэ одоо эрх зүйн процессд бол маш том судлагдсан болж байгаа. Нэг. За жишээ татъя л да. Америк нэгдсэн улсад 25 жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгуулиар Альберт Гор ардсан намаас Жорж W. Буш бүгд нарын томоос дэвшээд Альберт Гор нь иргэдийн саналыг илүү аваад тэгээд нөгөө нэг төлөөлөгчдийн саналыг Буш нь илүү авчихгүй. Тэгээд тэр үр дүн яаж исэн гэхээр Америкийн Supreme Court буюу үндсэн хууль улсын Америкийн дээд шүүхтэр шийдэгдсэн. Тэгвэл Бушийн тал шийдэгдсэн. Тухайн үед яг нөгөө нэг ингээд дээд шүүхийн шийдвэр нь зөв буруу гэдээ яг Америкийн олон нийт хоёр хуваагдчихсан байхгүй юу? Тэгээд хамгийн сүүлдээ ямар юм болсон гэхээр за дээд шүүхийн шийдвэр бол цэцэл явжсэн. Маш олон кейс юм бэл. Англид ч юм болж исэн. Ер нь бол эрх зүйн нийгэм ийм одоо кейсүүд маш олон болж исэн байхгүй юу? Тэгэхээр юу ч болсон байсан бид одоо үндсэн хуулийн цэцэд даваад одоо шүүмжлээд ямар нэгэн байдлаар аргументыг янз бүрээр хэлнэ гэдэг маань өөрөө маш том эрхийн зөрчил рүү орно. Эргээд энэ үндсэн хууль байгууллага руугаа занал хийх үйл явдал болно гэж харж байгаа. Тийм учраас гисэн хуулийн хүрээнд хийхстэй шүү гэсэн шууд сургамжийг авч чадсан болов уу? Энд бол би нэг гурван зүйлийн дүгнэлтийг хувь хүнийхээ хувьд бодож байгаа. Нэгдүгээр саяын энэ үйл явдал бол маш сайн зүйл боллоо. Энэ эрх мэдэлтэй олон жил ноёрхож ирсэн хүмүүс бие биенийхээ хулгай зэлгийн алдаа оноог хайр найргүй илчсэн нь иргэдийн мэдэх эрх. Тэр яаж мөнгөө шилжсэн зөндөө олон кейсүүдийг бид нар ойлгож авлаа шүү дээ. Баримттай, факттай. Сэтгэл хөдлөл улс төрийн одоо өнцөг шингэсэн юмнууд байгаа ойлгож байна. Гэхдээ яг тэр сэтгэл хөдлөлийг нь ялгаж хагаад тэр улс төрийн ашиг сонирхлыг нь тусдан тавьж хагаад яг яригдсан тэр эрх зүйн хувьд яригдсан хуулийн факт, логик тэр бүхнийг нь харах юм бол бид нар эндээс асуусан зүйлийг мэдэж авлаа шүү дээ. Энэ бол нэгдүгээр том ард түмний ялалт байхгүй. Нэг. Хоёрдугаарт ер нь бол цаашдаа ил тод нээлттэй байдаг эрх зүйт нийгмийг бид нар тууштай авахгүй юм бол намын явц зүй ашиг сонирхлоор ард түмний эрх мэдлийг ханцуу дотроо наймаалаад байх юм бол ямар хортой вэ гэдэг case studies буюу судлагдсан бий болж байгаа маш сайн зүйл. Гуравдугаарт нэг нам олон жил дангаараа хүчтэй сөрөг хүчингүү хуулийнч дээр гараад эрх мэдлийгч бүтэн захирах нь өөрөө улс орны хөгжил өрсөлдөх чадварт ямар хор хохиролтой юм бэ гэдгийг бид нар ойлгож авч байна шүү дээ. Энэ бол маш том улс төрийн хичээл болж байгаа. Энд одоо нэр дурддагдж байгаа 2-3 улс төрчид байр суурь илэрхийлж байгаа хүмүүс зүгээр энэ цаг үеийн үзэгдлийн дөрүүд гэхгүй. Хэн нь зарчим барьсан бэ? Хэн нь эс зарчим барьсан бэ? Хэн нь явц ашиг сонирхолд хөтлөгдөж автсан бэ гэдэг бол эрх зүгээр шүүн, хожим. Цаг хугацаа шүүн тэгж харж байгаа. За үндсэн хуулийн цэцгийн их судлалын хуралдааныг орхиод гарсан их хурлыг төлөөлж байгаа 18 эзэмшлэгдсэн төлөөлөгчдийг та юу гэж бодсон бэ? Юу гэж хүлээж авах тэдний энэ үйлдэлийг гараад ирсэн шүү дээ. Би энэх тэрийг ингэж тэр маань тэглээ энэ маань инглээ гэж бодоогүй үнэндээ. Яг бүр хэлэхгүйгээр шударга зүгээр. Гэхдээ бодоогүй. Одоо тэгэл хүний альва хуралд оролцох, эс оролцох чинь бол эрхийн асуудал. Гэхдээ бид нэг юм парламентыг төлөөлж очиж байгаа шүү дээ. Тий. 126 хийх газар. Яг энэ тохиолдолд бол одоо хөтөлсөн асуулт гэж ойлгож болно. Би хэлээд байгаа нь энд хин нэгэн хувь хүний нэр зааж надад ерөөсөө ямар ч ярих сонирхол алга. Зүгээр л зарчмаа барина. Миний одоо итгэж үнэмсэж байгаа их хурлын гишүүний маань хот өргөсөн тангарахтаа үнэнчээр гэж өөртөө одоо итгэл үнэмштэй байгаа та бүхэнд нүүр дүрэн хариулж байгаа зүйл бол
бид үндсэн хуулиндаа хэр халдааж болохгүй. Үндсэн хуулийн манаач болсон үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг бол бид давуу заалдах хэрэггүй. Ингээл хэлэх юм бол болохгүй. Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяатагч Бирагийн чимэд багш үндсэн хууль бол алганд багтсан Монгол улс гэж хэлж ирсэн. Тэр алганд багтсан Монгол улс руугаа одоо асар бүдүүлгээр ирээд цэргүүд довтолж дайрж болохгүй. Зүгээр та бүхэн санаж байгаа. Тэр 17-наас 18-ын шилжиж байгаа шүн тэр суулан хуралдахгүй эрц бүрдүүлээд байж байгаа. Тэнд ирээгүй байгаа хүмүүсийг орон даяар доромжилсан шүү дээ. Баргал хулгай хийсэн, лөөвөр хийсэн, албан тушаалд огшсон гэж гүтгэнгээ алдсан шүү дээ. Би микрофонгүй тэн дээр үзэл бодлоо илэрхийлсэн маргалцсан. Тухайн үед хурал даргалагч надаас микрофон дээр уучлах гэж ирснийг та бүхэн зүгээр сонссон бол харсан баг. Энд хэн нэг үнийг буруутгахаас илүүтэйгээр бид өөрийн итгэж үнэмшиж байгаа юмыг туйлын зөв гэж болохгүй. Чи хууль цагаан дээр хараа бичсэн зарчим байж байгаа. Би Монгол Улсын их сургуулийн хуулийн сургуульд төгссөн. Америк нэгдсэн улс Индианагийн их сургуульд мастрын зэрэг хамгаалалтаа үндсэн хуулиар хангасан. Тэгэхээр хэдий үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийж ажиллаж байгаагүй ч гэсэн үндсэн хуулийнхаа талд байгаа. Хуулийнхаа талд байгаа. Мэдэгтүүн сахигтун гэсэн зарилгийг бол бид ёссон дах ёстой гэж сэтгэл хөдлөлтөй байгаа. Тэмүүжин гишүүнийг ийм аргумент төвшүүлсэн байсан гэж үзэж байгаа хөө тий. Баяруудаа гишүүн болохоор одоо дахиад одоо ийм байна. Усын хуулийн 122